Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыг ярим мэдчилж байна. Технологийн гайхамшиг нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн сэдэв бол 3D хэвлэгчийн талаар ярилцсан. Студиуд компьютерийн шинжилгээ ухаанч Хас Чулуу, хөтлөгч Орно хоёр ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үрждэг цар хариултаа хадгалъя. Худалдаа үйлчлийн банк. За мөн ирээдүг өнгөлн Sky Media компани маань хамтран ажиллаж байна. Тэгээд нэвтрүүлэг маань NTV-гээр мөн Одмондор радио 107 83.3 гэсэн хост долгионоор та бүхэндээ хүрч байна. Өдрийн мэнд төргий хасаа. За өдрийн мэнд. За энэ гурван хэмжээстэй биетийг бол бид нар үйлдвэрлэхдээ хэвлэхдээ бол хоёр төрлийн тийм арга ашиглалт юм байна л да. Хоёр ингээ үндсэн тийм тал руу хуваадаг. За эхнийх нь болохоор энэ нийлбэрлэх гэдэг нэг арга байна. Нөгөөт нь болохоор ялгуурлах гэж одоо би орчуулад байгаа энэ subtractive, additive гэдэг юм хоёр төрлийн үйлдвэрлэлийн арга байдаг. За энэ ялгуурлах гэдэг нь болохоор юу яриад байгаа юм? Яагаад ялгуурлаад байгаа юм гэхээр юугаар нь ялгуурлаад байгаа юм гэхээр энэ ингэж байгаа. Ямар нэг тийм том зүйл одоо жишээлбэл инженеэр бол сэлбэр мэлбэр энэ төр гэж болно л да. Нэг том мод байж хагаад за тэр модыгоо хэрэггүй хэсгүүд авч хаяад тэг ингээд үлдсэн тэр хэсэг нь болон гурван хэмжээстэй бит болж үлдэнэ. За энэ одоо сэлбэр бол ингээд тэр чигтэл энэ ялгуурлах үйлдвэрлэлийн аргын гурван хэмжээст хэрэгтэй зүйлээ ялгаж авч байгаа юм байна тийм ээ. Тийм хэрэгтэй зүйлээ ялгаж үлдээгээд хэрэггүй зүйлийн ялгаа хийчихэж байна гэсэн. Энийг бол бид нар бол энэ subtractive буюу ялгуурлах үйлдвэрлэл гэж нэрлэдэг. За нийлбэрлэх гэдэг нь болохоор тэр эсэргээрээ бид нар тухайн материалаараа яг хэрэгтэй гэсэн хэсгээр ингэж нийлүүлж тавиад одоо нэмж тавиад тэр юусаа энэ гурван хэмжээстэй биетээ босгож ирж үйлдвэрлэхийг хэлээд байгаа. За жишээлбэл одоо бидний өнөөдөр ярих байгаа энэ гурван хэмжээст хэвлэгч буюу 3D принтер гэдэг байгаа шүү дээ. Энэ 3D принтер бол ерөөсөө энэ additive буюу нийлбэрлэх үйлдвэрлэлийн одоо тод жишээ. Тийм. Тэгэхээр ямар одоо жишээлбэл аль аль нь давуу болон сул талтай ч гэсэн энэ subtractive буюу сийлэх гэдэг нь бол мэдээж одоо хог хаягдлах гаргана гэдэг нь ойлгомжтой байна шүү дээ тий. Гэхдээ бид нар бол модыг бол одоо бас ингэ гурван хэмжээсээр ингээд хэвлэлч нэхэр ч бас санал боохгүй юм л да тий. Одоо яг үртэс мөртсийг цавуудаа холж хагаад нэг гурван хэмжээсээр ингэж хэвлүүл юу гэхээс ч бол ингээд тийм гоё модоор нь альсгуулийн байгалийн чулуун энэ байх юм бол бид нар энэ хасах subtractive гэдэг аргаар нь ялгуурлах аргаар нь л хэвлэхээс орох байхгүй. Жишээлбэл одоо хөөргөн мөрөг байдаг ч юм уу тий. Эсвэл одоо тэр мод чулуугаар хийсэн тийм сэлбэрүүдийг бол бидний аргаар хийхээс орох байхгүй. Гэхдээ энэ хаягдал гардгүй гэдэг утгаараа энэ гурван хэмжээст хэвлэл маш тийм давуу талтай. Дээрэс нь маш олон төрлийн давуу талтай болон ийм сонирхолтой тийм шийдлүүдийг бид нар санал болгож байгаа тухай ерөнхийдөө өнөөдөр ярих юм. Гурван хэмжээст хэвлэл буюу 3D принтер гэдэг байгаа шүү дээ. Энэ 3D принтер гэдэг зүйл юу юм бэ гэдэг талаар өнөөдөр бүгдээрээ ярилцгаая. За мэдээж одоо тэр хаягдал гарахгүй юм чинь одоо санхүү хэмнэлттэй одоо бас дээрээс нь байгаль экологид хэмнэлттэй байгаа шүү дээ. Одоо манай байгаль экологийг сүйтгэж байгаа хамгийн том юмнуудыг чинь нэг чинь бас энэ хог хаягдал байгаа шүү дээ. Тэгэл баахан хог хаягдал гаргаж байгаа оронд хэдүүлэн нэг сайхан энэ нийлбэрлэдэг үйлдвэрлэлийн аргыг ашиглая л да. За материалын хувьд болохоор термопластик, тэгээд фотополимер, давирхай энэ төр гэдэг. Резин гэдэг. Резин гэдэг чинь одоо дуг нь бол тийм давирхай мавирхай гэдэг утгатай өгүүл юм байна л да. Бид нар л ийм эрзэнийг эрзэн гэдэг. Гэтэл энэ эрэхтэй бол ийм фотополимер давирхай мавирхай гэдэг. Ийм давирхайгаар хэвлэлт юм байна. Металлаар мэдээж хэвлэлт юм байна. Керамикаар гэ нийлмэл энэ төр боцорилдог. Бүр дээрэс нь шилээр хоолоор хүртэл хэвлэж болно. Шилээр хоолоор. Ямар замраагүй. Тий, иймэрхүү сонирхолтой надад. За термопластик гэдэг нь бол бидний хамгийн их баг мэддэг зүйл нэж магадгүй. Ингээл энэ тэнд бол гурван хэмжээс принтер гэхээр бол термопластик буюу халаахаар ингээд халааж агаад одоо ер нь бол пластик буюу энэ хунцрыг л халааж агаад бид нар ингээд хэвлээд ин гэсэн үг шүү дээ. Халааж ингэж уян болгож. Тоглоом ч юм уу те нэг пявер бүтээгдэхүүн гарч ирэх гээд байгаа санагдаад байна шүү дээ. Яг үнэн тий. За халуун тайлдаг тийм хунцар. За жишээлбэл энэ PLA гэдэг полилактик эсид гэдэг. Энэ болохоор хамгийн өргөн хэрэглэгдэх юм байна. Маш хялбархан одоо хэвлэлд ашиглахад маш хялбархан. Тэгээд байгаль задрах чадвар сайтай гэдэг чинь. Хэлбэрхээ одоо байгальд бол задарчдаг. Одоо бусад онцруудыг хог хаягдал болоо байгаад байдгүй. Тийм задрах чадвар бусдыгаа бодвол хамаагүй лаг тийм задрах чадвартай гэхээр сонины тий. Одоо хаяжгаар одоо задарч л гэсэн үг шүү дээ. За ABS гэдэг
акрилонитил будатидин стерин. За ABS гэдгээр л явчих. Энэ илүү хатуу бат бөх. Гэхдээ үнэтэй нэг тиймэрхүү юм. Бас пластик. Термопластик мэтэртийг ашиглагдгийг наачаа. Тийм үү те. Тийм. Нилээн хатуул юм байна. Ямар ч энийг бас 3 хэмжээстэй 3 одоо юу гэх юм бэ? 3 хэмжээс төвлөгчтэй. 3 хэмжээс төвлөгчтэй ингэ ашиглаж байна. За PET тэг G гэж байгаа. Одоо бид нар чинь нэг ундааны самаа чинь PET гэдэг дээ шүү дээ. Гэтэ тэр PET-ийн арталт нь G үсэг тавьсан. PETG гэдэг. Ерөнхийдөө нэг төстэйдөө химийн бүтцтэй юм шиг байна. Тэгээ энэний давуу тал нь болохоор PL шиг хялбархан эвлэгддэг. Гэтэ ABS шиг бат бөх байдаг. Ийм давуу талтай юм байна. Энэ PET гэдэг нь өөрөө аягүй сонирхолтой. Одоо бидний ундааны сав шүү дээ. Энэ ундааны савыг бол ингэж нарийнхан ингээ ер нь угаа цэвэрлж байгаа юм. Нарийнхан зүгээр ингээ зүсээ авчт юм бэл. Зүсэнгүүт л ингээ амар урт юм юу болчихно. Одоо нэг ир тавьж байгаа л ингээ татангуут л чиг хөврөөл те. Олс шиг юм болчих юм байна шүү дээ. Олс шиг юм болчихно те. Тэгээ тэрийг ингэж халааж агаад нэг жижигхэн юм цоргоор ингээд татаад гарангуут тэр ингээ яг юм 3 хэмжээст одоо те хэвлэгч рүү ингээд өгөхөд бэлэн ийм зүгээр материал одоо нэгэсэн даа манай принтерийн хор болчихно гэсэн үг. Тэгээ зүгээр энэ гадаа годомжинд хэвтэж байгаа энэ хог хаягдлуулаад байж байгаа энэ пластик савыг хүртэл бид нэр одоо ингэж 3 хэмжээс хэвлэгч болгож одоо энэ хор болгож ашиглаад тэрүүгээр янз бүрийн гоё юм хөвлөд байх боломжтой юм байна лээ. Энэ айгуу тийм гоё санагдсан надаа. Энийг туршиж үзмээр санагдсан. Манайх нэг цав ашигладаг байхгүй. Тогон залгадаг. Тийм буу шиг хэлбэртэй. Тэгээ ард нь юм нэг юм жоох юм уян хатан пяур шиг юм одоо пяурлыг одоо нийт хүмүүсийнхаа ярьдгаар хэлээ тий. Пяур шиг ард нь хийгээд тэгээ халаагаад ингүүхт ингээд ийм шингэн пяур гэхүү тий одоо тийм юм гарч ирдэг байхгүй. Халуун. Тэгээ тэрнгээр ингээ юм наадгийн. Тэрнгээр би ингээд жишээлбэл дээш нь ингээд одоо тий жоох уран байсан бол урлаад юм хийчмээр юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Тэгсэн чи яг энэ нэрхүү бол бас байх гал яа. Тий яг л наад чинь гэсэн үг. Яг наадах чинь явчихна. За тэгээ нилон үүдэг. Нилон илүү бат бөхтэй уян хатан байт юм байна л да. ABS шиг хатуу матуу бол биш. Арай уян хатан. Гэхдээ бол бас адилхан бат бөх үүдэг. TPU гэдэг уян хатан. Гэхдээ бүр уян хатандаа эрдэн шиг бүр сонж агшдаг юм гоё материал байт юм байна. Энэ поликарбонат гэдэг халуун төсвөртэй тийм бас пластик байт юм байна. Пластик хэрнээ, термопластик хэрнээ, халуунд дайлдаг хэрнээ бас халуун төсвөртэй ийм бас сонирхолтой материал байна. PVA, HIPC гэдэг усан дуусдаг тийм бодисууд байна. Тэгээ усан дуусч тийм бол энийг чи юм ашиглах юм гэхээр ихэнхдээ нэг 3 хэмжээст зүйлийг чи ингээ хэвлэхэд одоо энэ балыг ингээ хэвлэлээ гэж бодъё л да тий. Тэгмэл би одоо ингэж тавьж байгаа хэвлэлээ гэж бодвол энийг чи ингээ доороос ингээ дэмжиж явах хэрэгтэй бол. Тэгвэл энэ чи ингээ унчих штэ тий. Энийг би альсгүй ингээ агаар магаар дээр ингээ хэвлэгдэх юм да. Одоо жишээл юм жижигхэн хүний гар мар ингээ хэвлэж илээ гэдэг нэрхүү урууч ингээ салаа унчих гэдэг штэ тий. Тэгээ доороос энэ толгуурууд хийж өгдөг. Тэнгүүд тэр толгуур дээр бол энэ PVA, HIPC гэдэг пластикуудаар ингэж толгуур босгож тавиад хэвлэл дууссаны дараа ингэ усан дуусгаад ингэ тэрийг нэрлэгчдэг. Иймэрхүү бас юм ашиглалт юм. За фотополимер давирхаа гэхээр айгүй тийм сонирхолтой бас юу одоо хайлуулж байгаад ингэж тавих биш. Ийм хижаагаан туяанд гэрэлд ингэж хатуурдаг тийм одоо пластик шиг юм байна. Ер нь бол давирхаа л гэдэг юм л та. Резин гэдэг. Тэр резин болохоор юм шингэн байж агаад тэг хит улаан туяанд ингээд хатуурчдаг. Тийм хатуу пластик шиг. Өөр бол хатуу болохгүй. Өөрөө шингэн байж тийм. Одоо хүнсний юу шиг юм. Тийм. Энийг бол бид нар одоо яг саяны буу халааж байгаа халаадаг шиг биш. Зүгээр ингээд доотлолт юм дэлгэц ч юм уу гэж тавьж агаад альсвал доотлолын хитягаан туяаны лазер тавьж агаад тэг доороос нь ингээд хэвлээ явчихдаг. Ийм сонирхолтой ийм арга багтах юм бас. За иймэрхүү юмнууд байхад бол мэдээж одоо металлыг юу нь яаж бас бид нар хэвлэх вэ гэдэг талаар өнөөдөр ярина. Тийм. За энэ зэвэрдгүү ган энэ төр ашигладаг. За хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь одоо металл дээр бол металл 3 хэмжээс хэвлэлтээр бол зэвэрдгүү ганыг хамгийн их ашигладаг. За энэ мэдээж одоо тий зэвэрхгүй бас бат бөх ган юм чинь маш бат бөх бол. За титан бол хамгийн бат бөх материал гэдгээрээ бас айгуу тийм алдартай шүү дээ тий. За энэ зүйлээр бол бас ингэж бид нар хэвлж болдог. За айгуу тийм хөнгөн ирнэ бат бөх болохоор агарын тээвэр ч юм уу эсвэл энэ пуучин одоо энэ цойлуурын хөдөлгүүр гэдэг нарийн шир юмдэх ашиглагддаг. Би бол металл дээрээс та маш гайхчихна. Тийм. Энэ яаж хийдэг юм бол тийм яг үнэ тийм. Тэгээ энэ оруулд ороод харшил үүсгээд дэдгүү болохоор энэ эрүүл мэндийн юм хүнд бас ашиглалт юм байна. Одоо юу гэдэг тийм энэ бидний нэг юм имплант гэдэг ч юм уу тиймэрхүү юмд бас ингэж ашиглана. За хөнгөн цагааныг ашиглалт юм байна. Одоо энэ жиндээ таарсан тэгсэр нэг хөөрхөн бат бөх одоо энэ титаныг бодвол тийм тэгээ багаж хэрэгсэлт айгүй их ашигладаг хөнгөн цагааныг бол. Тэгээ никель, кобальт, цисмис гэдэг айгүй тийм олон төрлийн металлуудыг бол бидний 3 хэмжээст хэвлэлт бол ашигладаг. Одоо
төмөр металл зүйлүүдийг левлээ авчна гэсэн үг шүү дээ. За керамик гэдэг байгаа. Керамик болохоор ер нь нэлээд өндөр халуун тийм тэсвэртэй зүйлүүдийг хэвлэхэд ашиглана. За тий маш юм одоо ийм шаазан шиг хатуу тэгсэр нэм температур тэсвэртэй. Одоо ингээл гинт халааж байгаа л гинт хөрөгдөг иймэрхүү зүйлүүд ах юм бол та шил мэлж хаах үсрэл ингэдэг шүү дээ. Энэ керамик бол тэгэхгүй ингээл хичээн чалааж байгаа л хичээн шордоо өргөсөн гэсэн ингээд байж л үгүй юм мундаг юм байж байгаа. Тэгэхээр энэ өндөр халууны айлсгүй юм халуун хүүдний зааг дээр байждаг юм хүнд ашиглах зүйл байх юм. Керамикаар эвлэх нь байна. За тэгээ эдрийгээ бас бүгдээр ингээд хооронд сэлгээд нийлүүлээд янз бүрийн тийм нийлмэл композит байдлаар бас ингэж хэвлэж болно. За жишээл карбон файбер гэж байна. Kevlar гэдэг нэг юм байт юм байна. PLA ABS хоёрыг бас нөгөө нэг PLA жамгийн хэрэглэгдэг ABS арай хатуу арай өмтэй гэсэн энэ хоёрыг хоёулангийн нийлүүлчих юм бол илүү батг болдог. Одоо эн чинь бол айгүй эртнээс болон композит материал илүү сайн байдаг наа дан материалаас хамаагүйсэн. Бид нар ч нөө дан материал бол хамгийн сайн аль вэ гэдээ яваад байхад хажууд бол тий чинь аль баг хамгийн муу хоёрыг нийлүүлсэн ч гэсэн хамгийн сайнаас илүү баг бат бог болоод байх жишээ тий жишээлбэл монголчууд бол нуун сум дээр ашиглаж байсан тий дан модоор дан төмрөөр бол бид нар ингээд нуун сум хийж байгаа хооронд ингээд юм хоёр композит буюу юм нийлмэл материалаар ингээд хийчих юм бол хамаагүй бат бог хамаагүй уян хатан тий ийм болчтой юм байна энэ гэх юм. Одоо нөгөө самурагийн элд байгаа зү. Японд одоо яг дээр үед хамгийн тэр шилдэг ийм элдэг хийж ирсэн. Тэрний нууц нь юу байсан ингээд дараа нь үтсэн чинь яг дотор талд нь нөгөө нэг хатуу одоо нүүрс төрөгчийн орц нь илүү их нөгөө гангаа хийгээд гадна талд нь болохоор баг буюу ийм холимог байсан л юм бэлээ. Тийм давуу тал үүсгдэг шүү. Тийм композит материал гэдэг бол энэ их тийм давуу талтай байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр энэ нийлмэл байдлаар хийх нь бол бас ингэж 3 хэмжээс хэвлэлт бол бас их төгөөмөл байдаг. За энэ шил хоол энэ төр хийдэг. Одоо хоолны хувьд бол энэ хоол гэж юу гэж. Тийм хоол одоо ч шоколад гэж болно шүү. Энд чинь айгүй ойлгомжтой тий. Би одоо аяхтай хоол төсөөлөд. Тийм шоколадаар бол эдгээр бол хөссөн зүйлээ хэвлээд одоо тий урнааг ингээд юм шоколадаар хийгээд өөрт нь одоо өгж болох нь байна шүү дээ тий. За гурил морилаар бол бид нар бол ингээд бас хоол хэвлэж болох нь байна одоо бичээ мичээний материалаар ингээд нөө хэвлдэг машинд өгчөнгүү чинь тэр чинь өөр ингээд хэвлэж шүү дээ. Тэгээ тэрийг болгочих юм бол гоё пирамид, бөөрөнхий, бөмбөрцөг янз бүрийн төрөл бүрийн хүний нэрмээр төрсөдрийн тэрүүгээ гэдэг бичигнүүдийн хүртэл ингээ хэвлээд бичээ мичээ болгоод жигэнчиж болох нь байна. За нэг иймэрхүү. За хэрэглэгдэх салбаруудын хоёр энэ аж үйлдвэрлэлд мэдээж айгүй тийм хувьсгал авчирна гэж одоо хүлээлттэй. Ер нь аж үйлдвэрлэл гэдэг чинь нэг юм хэв гаргаж ирээл нэг юм шугам гаргаж ирээл те. Тэгэл тэрүүгээрэл ингээл тавтал маш хямдханаар маш хэмжээний юм нэг маш хурдан ингээл хэвлэлцдэг. Одоо ингээл үйлдвэрлэлцдэг юм байгаад. Гэтэл энэ орчин үед болохоор бид нар одоо шинэ ийм юу хий гэж бодлоо. Одоо нэг юм өөр юм үйлдвэрлэлийн шинээр үйлдвэрлэлийн процесс оруулах гэхээр чинь аль хэдийн бүхэн өмнөх юмдаа ингээл зориулагдаа хийгдсэн байдаг болохоор аюу тийм төвөгтэй байгаад байдаг л та. Тэнгуү чинь энэ дээр юм процесс юм итератив процесс гэж нэрлэдэг байгаа. Энийг ямар байх юм бол илүү сайн хэвлэгдэх нь ямар байх юм бол илүү хялбархан үйлдвэрлэгдэх нь илүү хурдан үйлдвэрлэгдэх нь гэдгийг бид нар туршиж үзэж явах хэрэгтэй. Гэтэл тэр одоо процессыг бид тэр болгонд ингээд зориулаад тийм юу хийгээд чадахгүй шүү дээ. Тийм шугам хийгээд чадахгүй. Тэгэхээр энэ 3 хэмжээстээр бол галс хийгээд ингээд сайжруулаад за эцсийн гэсэн бүтээгдэхүүн бол ингээд үйлдвэрлэлийн процессд оруулдаг ч юм уу тийм. Ийм болгож. Тэр ялгаа нь юу юм гайхаадсэн тийм масс үйлдвэрлэлээс. Яг үнэ тийм. Тэгээ хоёрт болохоор тэр масс үйлдвэрлэлийн хийж чаддгүй зүйл болохоор энэ өөр зүйлийг хийж чадахгүй. Одоо жишээл масс үйлдвэрлэл бол те хүн болгонд одоо зориулсан танд төрсөн өдрийн төргий гэдэг л хэвлэж чадна болохоос шил тэрний тэрэнд төрсөн өдрийн төргий тэрний тэрэнд хэдэн насны ойн төрсөн өдрийн төргий тэр байгууллагт ийм жилийнх нь ойн барийн мэндийг мөргий гэсэн энэ зүйлүүдийг чи үйлдвэрлэх харахгүй байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүдийг үйлдвэрлэх ганц арга нь бол ерөөсөө 3 хэмжээс хэвлэгч ийм байгаа. За энэ хүнд үйлдвэрлэл одоо ч машин онгоц сойлор мойлорын тэр хөдөлгөөн гэдэг тэр ярьсан шүү дээ тийм. Иймэрхүү зүйлүүдийг бол бас ингээд шууд ингээд үйлдвэрлэлийн процессд оруулах гэдэг хэрэг аюу тийм төвөгтэй. Дээрээс нь аюу цөөхөн болохоор ингээд бүглүүд үйлдвэрлэлийн процесс гаргаад ирдэг. Тэгээ тэрийг нь одоо ганц хоёрхан юм хэвлчихэд ингээд хайчдаг байх юм бол энэ чирэггүй шүү дээ тийм. Тийм болохоор иймэрхүү бас юм хүнд үйлдвэрлэлт бол ингэж ашигладаг. Альсгал одоо цоош нь машин туршихчлаа гэж бодвол тийм. Энэ хөдөлгүүр дээр нь яндан дээр нэг юм нэмчи альсгүүл нь хамар дээр нэг юм нэмчи тэгэх юм бол энэ аэродинамикийн хувьд альсгүүл нь бензин зарцуулалтын хувьд яах нь гэдгийг бид нар туршиж үзсэн бүгд үйлдвэр усгаал ингээд авахгүйгээр
3D принтерээр хэвлээл. Тэгэл ингээд сайхан тэрийг туршаалаа болохгүй байна. Жог өөрчилж ингэж явж байгаад за болчлоо гэд нөгөөтөө масс хөлдөрлөгөө оруулж болдог гэсэн үү те. Эсвэл нэг Elon Musk би нэг ганц ийм юу Raptor engine хэвлүүлээ гэдэнгүүт чинь тэрнтэн зориулаа үйлдвэрлэл угсраад тахгүй шууд хэвлээл маяга өгч нөгөөт нь өн чин дэлбэрчлээ гэдэг өө дахиад арай нэг жоо өөрчлөөд ингээд өгчигээ те. Raptor чинь ингээл шал өөр болоо яваад байгаа юм те. Анхнаасаа л ингээл Raptor 1 гэдэг хөдөлгүүрийг л Elon Musk ингээл үйлдвэрлэсэн бол тэр чад те тэрэн зориулсан үйлдвэр өрцсөн бол тэр үйлдвэрийнхаа зардлыг нөхөх гэж тэр чинь тэрийг маш олон хэвлэх хэрэгтэй болдог. Тэрэн дээр нь алдаа гарвал яг уу тэрийг хүн авахгүй бол яг уу гэдэг ийм асуудлууд бол энэ 3 хэмжээст принтерийг бол төсөөлөгдөх юм. За энэ хүнд үйлдвэрлэл дээр бол мэдээж бага зэвсгүүд ингээд авчихна. За боловсролд бас ашиглаж болох юм байна. Одоо математик шинжилгээ эрүүл мэндийн тийм хардаг, барьдаг, альсгүүл одоо туршиж үздэг тийм туршилтын багаж төхөөрөмжүүдийг бол бидний сургалтын хэрэгслүүд болгож хевлээд тэг хүүхдүүд ингэж тарааж өгөөд те. Одоо яа тийм багш нь бол заавал ингээл нэг юм Америкаас, Англиас, Индиэс, гадаадаас, хотоос тэр захиалал те. Тэгээд хүүхдүүд ингээд тараагаад авахгүй тухайн үед нь ингээд хичээл одоо маргааш тийм хичээл авах гэж. Тийм болохоор өнөөдөр энэ зүйлийг хэвлэж игээл гаргаж ирээл хүүхдүүдэд тараагаад өгчнө гэсэн. Бид нар материал хэвлэж тараадаг шиг л одоо те. Тэгээд тараагаад өгчнө гэсэн үг шүү дээ те. Эрүүл мэндийн салбарт мэдээж одоо ашиглагдана одоо тухайн хүнд зориулсан одоо имплант болыг бол бид нар одоо те ингээд массаар үйлдвэрлэсэн юм байж болохгүй. За одоо жишээлбэл юу гэдэг одоо тэр зөвхөн имплантаас гадна одоо нэг юу гэвэл химэл гар мар ч юм уу тийм химэл зөвхөн л биш зөвхөн надад зориулсан байдлаар хэвлэх хэрэгтэй. Гэтэл тэр чинь болохоор тийм үйлдвэрлэлийн аргаар хэвлэх боломжгүй болохоор нэрүүл мэндийн салбарт маш их хэрэглэгдэж одоо жишээл шүд мүд байж болно, эдэрхтэн байж болно. Бүс сүүлийн үед бол бүр эс эргэтэн одоо эргэтэнгийн өөрийн шууд одоо хэвлэдэг болсон энэ төр үеж ах жишээтэй. Тэ? Одоо энэ эдисийг одоо хэвлэдэг болох гэж байна. Одоо жишээлбэл жижиг сажиг хэсүүнүүдийн одоо амьдэрдэг тий альсгал шууд зүрхийг нь хэвлждэг ч юм уу дотор нь шууд тусамс нь явдаг ийм юмчсан хэвлэхээр нь боломжтой. Тэгээс амьд ис гэсэн үү? Тэгээ амьд исийг одоо хэвлэе гэдэг ийм бас ингээд туршилт судалгааны юмнууд ингээд явж л байдаг. За мэдээж одоо энэ урлагт бол за ингээд жоохон байж байгаа хоёулын цаашаа урлаг барилга хүнс гэдэг явъя. За хоёлаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай шинжлэх ухааны танин мэдхүйг дэмжиж maaтай хамтарч ажиллаж байгаа харилцаа холбоо мэдээллийн технологийн цогц үйлчилгээ Sky Media маань байгаа. Тэгэхээр high speed интернетийн хувьсгал гэсэн одоо 50% хөнгөлөлтөй буюу 20,000 төгрөгөөр одоо 100 мегабайт хурдтай хай бандл үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод 3 сарын турш Hollywood одоо бүх шинэ киног 100% үн төлбөргүй хязгааргүй үзэх юм боломжийг та бүхэндээ бэлэг барьж байгаа. Мөн high speed high bundle үйлчилгээний шинэ хэрэглэгчтэй Dyson брендийн одоо шал цэвэрлэгч, тоосрогчулан агаар цэвэршүүлэгч гэх хос бэлгийн 3 эзнийг тодруулах юм байна шүү. Тэгэхээр хамгийн хямдар хамгийн хурдан өрхийн интернетийг та бүхэндээ санал болгож байна. За интернет нь доголдоод юм уу ямар нэг асуудал үүсээд эсвэл шинээр интернет тавилах гэж байгаа бол тэгээ 20,000 төгрөг нэг удаад нэгж авдаг юм үнээр ийм олон гоё үйлчилгээг авах юм байна. Тэгэхээр та бүхэн маань шинэ интернеттэй болохыг хүсвэл 76 9000 гэсэн дугаар руу холбогдоорой. За баярлалаа. Баярлалаа. За энэ урлагт бол мэдээж одоо ашиглагдаж таараа. Тэгж таарах юм байна. Тийм. Яг уламжлалт аргаар хийхэд төвхтэй тийм урлагийн баримлын тийм бүтээлүүд энэ төр байж болно шүү дээ. Уламжлалт аргаар бүтээх төвхтэй гэхээр одоо юу ч хийж болно л та. За жишээлбэл дээр үед бол дээр үеийн аргаар бол ингээд бурхан хийхэд бол айгүй төвхтэй байсан. Тэгвэл цан базар ингээд хийцэн мэйцэн гээл те. Тэгээ бараг л 3D принтерээр хийцэн шиг орчин үеийн аргаар хүртэл хийж чадахгүй юм хийцэн мэйцэн гээл иймэрхүү юм болсон байдаг. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд бас ингээд ашиглаж болно. Одоо энэ дээрэс нь одоо жишээл хүний гараар хийхэд хэцүү юмнууд байж болно шүү дээ. Математикийн функцүүдийг бид нар урлаг болгоод хэвлэе гэдгсэн чинь тэр чинь гарын салгалаад чинь хүн болж чадахгүй шүү дээ. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд дээр бол энэ 3 хэмжээст 3D принтерийг бол ашиглаад ингээд тэр явах боломжтой. Зайлсхүүл энэ үзүүлэн маягаар хэвлээд хүмүүст одоо тарааж өгөх юм уу, гоёл чимэглийн эсвэл энэ гэр орон дотор байдаг, албан офс дотор байдаг тавир мавирууд дээр нин тэндэгээ тавьчих жижиг сажиг хөрхөн юм одоо юу гэдэг гоёл чимэглийн зүйлүүдийг бол ингээд бас хэвлээ тавьчих боломжтой. Тэгээд заавал би одоо нэг газараас худалдаж аваад байгаа шаардлагагүйгээр ч юм уу эсвэл өөрөө хүссэн нэг дүрсийг бол тий гэртээ нэг 3D хэвлэгчтэй айлсвал найз чинь нэг 3D хэвлэгч байгаа бол би нэг иймэрхүү юм хэвлүүлээ тавьчмаар ах юм. Би сарын хэвлүүлээ тавьчмаар ах юм гэдэг ч юм уу те. Ингээд заавал нэг газараас хайгаад авах шаардлагагүй нэг масс үйлдвэрлэлийн юмыг бол ингээд авах гэдэг шаардлага байхгүй ингээд авчиж болж байна. За барилга бол айгүй тийм сонирхолтой. Барилга боломжууд одоо шууд байшинг бол хэвлэж байна. Одоо л энэ айгүй амар болчихж штэ тэ ингээл нэг юм. Би байшинг ботсон чинь наад дотор чинь нөгөө нэг бетон байхгүй байсан байхгүй үйлдвэрлэдэг нөгөө нэг бол пяуэр байшинтай болох гээд нэг бол металл байшинтай болох гээд байгаа санагдаад байна. За. Тийм.
Энэ тэр одоо тэр бетоныг чинь л аваачаад ер нь ямар ч одоо юу байсан болно л Өө та. тийм үү. Материал байсан болно тий. Түрүүн би зүгээр нөө түгээмэл хэрэглэгдүүдийн л ячаад байгаа шүү дээ. Энэ барилга бол одоохондоо бол туршилтын шатанд авж байгаа. Гэхдээ бол энэ тэнд айгүй олон гоё хэвлэлцэн юмнууд байгаад иддэг тий. Зөвхөн одоо энэ уламжлалт байдлаар энэ заавал энэ бөөрөнхий хайсгуулын дөрвөлжин тэгшүнцэх тийм барилга биш юм гоё органик хэлбэр дүрстэй, хочаач юм гоё урлагийн хэлбэр дүрстэй, архитектуртай ийм одоо шийдлүүдээр одоо барилгын төлөвлөлт төгснөр хэвлүүлж болно. За тэгээ дээрэс нь би өөрийнхөө нэг хүссэн хэлбэр хэмжээгээр тий. За ийм мөөг шиг хэлбэртэй, айлсгол одоо ийм мод шиг хэлбэртэй, айлсгол энэ одоо миний царай шиг хэлбэртэй энэ гэдэг ч юм уу тий. Тэгэх юм бол одоо хэцүү шттэ тий. Тэгэхээр энэ 3 хэмжээст хэвлэгч байхгүй бол тиймэрхүү зүйлүүдийг бол бид нар хэвлэж чадахгүй юм бидэж тийм. Олон хүний ажлаас нь халах нь дээ. Тэгээ энэ хүн ажлаас нь халахаас гаднаас одоо нэг бид нар чинь гариг эрхшээх гэл гариг эзлэхээ колонтгоо яваад байгаа улсууд ч юм болохоор одоо бас иймэрхүү юмнууд тий. Гариг дээр аваачаад нэг 3D принтер тавьчихсан. Нөгөөд нь өстө байшин барилгууд хідэн давхраар нь хичнээн л бол хичнээн хэлбэр дүрсээр ингээд тэнд ямар хичнээн хүн ирнэ үү тий. Тэр одоо хэрэгцээ шаардлага дээр нь толгорж байгаа хэвлээ хийчихдэг. Тиймэрхүү зүйл болно гэж одоо бодож байгаа. Гэтэ ийм том нөгөө хэмжээ нь асар том болж чадах юм тий. Тийм 3D хэвлэгч нь заавал одоо тэр жижиг сажиг юм хэвлэн гэдгээр хязгаарлагдах. Одоо энэ хүнд машин механизм онгоц монгоцны дэнгүүдийг үйлдвэрлэн гэдэг чинь болохоор 3 хэмжээст яагаад 3 хэмжээст принтер ашиглаад байгаа гэхээр энэ чинь том зүйл хэвлэх боломжтой одоо scalability гэдэг одоо тэр өргөдөгдөх чадвар аягүй сайтай гэсэн үг шүү дээ. Хичнээн том бол хичнээн том хэвлэж чадна л гэсэн. Одоо нэг гүүрийг хүртэл ингээл хэвлэдэг. Гүүрийг хэвлэхдээ бол нэг талаас нь ингээд те өөрөө тэр хэвлсэн зүйл дээр тогтоолно гэд өөрөө ингээд хэвлээ яваад байдаг тийм зүйл хүртэл байна те. Принтер нь өөрөө хүртэл бас хэвлэж болно. Одоо те принтерээ хэвлээд ингээд мангар олон принтерүүд гарч ирээл ингээл те. Өөрийгөө томруулаад жижигрүүлээл ингээд яваад байдаг бас юм нутжсан байж идэг. За гүүр хэвлэдэг бол тийм аягүй тийм сонирхолтой бас те. Арга байж байна. Одоо жишээл бид тэр нөгөө талд нь гарах боломжгүй байж байгаа ч тэр принтер нь өөрөө ингэж өөрөө хавилж байгаа тэр нөгөө талд нь гараад энэ гүүр орчин гэсэн үг шүү дээ. Ийм одоо барилга байгууламжтайгаар бол энэ гүүр хэвлэх үнэхээр ичидтэй. Наач галзуу юм бэ те. Өөрөө хэвлэнэ гэдэг чинь юу гэсэн үг юм чинь. Тэгээд тэр утас шөрмөс юм уу маа тэгээд дахиад хэвлэх юм уу? Тийм. Гэхдээ ингээд зөвхөн одоо одоохондоо бол нэг бүрэн өөрийгөө хэвлж чадахгүй, зарим орлуулагдчихгүй ийм эд ангууд байгаа ч гэсэн ерөнхийдөө ингээд өөрөөгөө хэвлээ ингээд байждаг иймэрхүү хэвлэгч нар бас байж. Яа нийлж мүлээд бүрөөстэй. Оо яг үү. Амар юм болох юм байна л та. За энэ хүнсэн дээр бол одоо яг төрөл бүрийн тийм шоколад бичэн энтер гэдэг түрүүн ярьсан те. За одоо жишээлбэл тэр төрсөдөр 20 морин гэдэг бол энэ ерөөсө хүнсэн дээр орлуулагдчихгүй мундаг бүтээгдэхүүн гарах боломжтой болж байна шүү дээ. Хүнсэл бүр энгийн сонсогдож байна. Тий, айгүй энгийн. Альсгэл одоо яа тийм бид нар гэртээ нэг юм жижигхэн хөөрхөн 3 хэмжээст принтертэй болж байгаад өглөө болгон те надад тийм гоё өөр төрлийн бичээнүүд те альсгэл юм шоколаднууд гарч ирдэг. Альсгэл талхан дээр нь юм өглөө болгон надад тийм урмын үгээр шоколадаар бичиж өгдөг. Ийм юм байж болно. Илүү юм ааш. Гэхдээ нэг юм санаа зовж байна те. Одоо би хүссэн юмныхаа түүхийн эдийг одоо яг тэр орс найрлагаар нь тааруулаад нэг юм махны машин руу хийх ёстой юм шиг санагдаад байгаа байхгүй. Тийм шүү дээ яг үнэ тийм. Зарим 3D хэлэгчид бол амар гоё ингээд өнгөт мөнгөтөр хэвлдэг тиймэрхүү 3D хэлэгчид байж байгаа. Энийг тухай одохгүй ярина. За тэгээ 3D хэвлэгч өөрөө хэвлэн гэдэг бол одоо энэ ерөөсөө л гариг колондох бидний хамгийн одоо үндсэн зорилго. За нэгэсэндээ 3 хэмжээст хэвлэгч хамгийн үндсэн хамгийн ирээдүйн хэтийн зорилго бол өөрөө хэвлэх. Тэгээ өөрөө л хэвлдэг болчих юм бол тэгээ болоо. Тэг яг өөрөө хэвлэж байгаа хэд хэдэн жишээнүүд байгаа. Гэхдээ бол ингээ өөр гариг дээр очиж байгаа чинь тэр орлуулагдчихгүй эсүүдийн яах юм гэдэг асуудал гарч ирж шүү дээ. Тэгэхээр одоо энэ бид нар 3 хэмжээст принтер өөрөө хэвлдэг л болчих юм бол тэр их авчаал гариг нэг өөр гариг дээр авчаал хаяхад бол өөрөө гэж хэвлээл явчихна гэсэн үг шүү дээ. Тэр гариг бол тийм 3 хэмжээст принтер үүдтэй бид нар ирээдүйд байлдах юм уу яах. Тэр гариг мэргийг ч юм бол эзлээ хийчихнэ. Хасаач юм үлдэрлээд зүтэй. Тийм. За энэ тоон агуулгах гэдэг талаас нь одоо дижитал тийм агуулгах гэж харж байгаа. Одоо бид нар бол ингээ ямар нэг юм зүйл ингээ хэвлэлцэн альсгүл юм ит хөгжлийн юм агуулгах байлаа гэж хэлдэг л дээ. Тэр чи айгүй том зай эзлэн тэгээд айгүй тийм хадгалах нөхцөл нийтрээ гэдэг юм шаардна тий. Зардалтай энэ төр гэдэг ч юм уу. За тэгээд дээрээс нь тээвэр логистик энэ хэрэгтэй хүнд нь аваач өгөхөнд л тэр агуулгахаас чинь тэр гэдэг. Энэ тоон агуулгах гэдэг бол айгүй супер ит байгаа. Ерөнхийдөө энэ 3 хэмжээст принтерт өгөх одоо энэ тий загварууд л гэсэн үг. Ийм дижитал загварууд ийм зүгээр ийм интернет дотор клауд дотор байж байна. Тэгэл би яг хэрэгтэйг аваад одоо боловсролт ашиглах чавал надад ганц принтер л багт бол. Тэгээ би онгийн дэлхийн хэмжээний агуулгатай болчих чинь гэсэн ганцхан ширхгийн принтертэй багт.
Тэ өгсөн хэсгээ ингээд угсраал гаргаад ирнэ. Тэ принтерлэл гаргаад ирнэ. Энэ бол үнэхээр гайхалтай тэ. Боловсрал хэрэгжүүл, боловсрал өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүл яа тэ одоо бид нар чинь ингээд интернет, YouTube интернет сарж байхад бол ийм зүйлүүд ингээд одоо ийм багжууд магжууд гээл тэ лайв хак мак гэж хэлдэг шүү дээ тэ. Тэгэхээр бол энэ лайв хакийн одоо энэ загвар нь энэ байна гээл надад өчөөгөөд бид нөгөө агуулгаас чинь татчих авал нөө агуулгаас гаргаад ирж байгаа юм шиг гаргаад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр дэлхийн ханаас ч юусэн өөр гариг дээр байсан ч гэсэн энэ зүйл ингээ ажиллана гэсэн үг шүү дээ. Нэг код татчих юм уу тий? Тэ одоо энэ загварын татчихна гэсэн үг шүү дээ. Загвар дизайныг нь татчихна гэсэн 3 хэмжээстэй загварыг татаал тэгэл ингээл татчихаваад принтер руу за наадгаа хэвлэхэнгүүт л надаа ингээ миний гар дээр шууд гараад ирнэ гэсэн үг шүү дээ. Тэр зүйл нь. Тээвэр логистик бүр будаа боллоо тий. Одоо интернетээр даунлоод хийдэг болж байна гэсэн үг шүү дээ. Одоо нэгэсэндээ би интернетээр нэг юм худалдаж авлаа гэхэд л миний гэрт өөрөө хэвлэгдэж яадаг ч юм уу тий. Одоо хоол мол идэв. Хүн ямар гоё бялуу вэ? Энийг идэж үзье л та гээл тий. Тэгэнгүүт л нөгөөт нэгээ шууд гэрт нь хэвлэгдэж яадаг ийм. Одоо ирээдүйд бол одоо ийм тоон агуулах гэдэг иймэрхүү нэг сони концепт. Би бол энийг ашиглаад одоо нэг Dior-ийн хизээч чавчаадгүй нэг палажа одоо юу гэдэг те. Тиймэрхүү кодыг нөгөө л ерөөсөө зүгээр гаргачих юм шиг. Хэм тусар аргаар. Тийм. Тэгээ тэр чи өөрөө нэгч мэгчдэг. Өөрөө ингээд өвөрмөт тийм гой гоёор ингээд хөвлөө гаргаад ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэл балаач чинь гараад ирнэ. Тэгээ үнэхээр гайхалтай. За яг бүр ингээд амар юм яриа гэдэг юм бол одоо зэвсэг мөвсэг одоо хөвлээд эхэлсэн байж идэг те. Тэнгүүч одоо бид нар заавал ингээд хил гайл майлаар бид нар ингээд юу яагаад ахгүй уран чинь шууд ингээд зэвсэг гараад ирдэг. За тэнгүүт тэр чинь одоо заавал нэг тийм металл талаар биш онгод металл энтерт илэрхгүй айгүй том асуудлуудыг идэр чинь үүсгээд байгаа. Одоо ингээд цагдаагийн газрууд бол тэ энэ бууны ингээд явж ингээд одоо сүүлийн үед бол ингээд 3 хэмжээс принтерийг бол одоо ингээд хөвлжлөх ч тийм. Одоогийн бидний нэг хэвлэлтийг сканерууд альсгүй одоо энэ хэвлэгч Canon юу гэдэг тэр нөө хөвлөгч энэ гэдэг юмнууд байгаа шүү дээ. Эдгэр чинь бол мөнгө хөвлөдөггүй байхгүй юу? Цаанаас одоо юм заавартай, даалгавартай гэсэн. Та нар мөнгө хөвлөж болохгүй шүүгээд мөнгөө таньдаг. Мөнгө болгон дээр бас юм энийг хөвлөж болохгүй гэсэн юм жижиг юм юунууд байж идэг юм фьючерүүд байж идэг тийм. Тэгэл тэрийг нь харангуйтаа принтерын ажиллахаа үйлдэг, сканерын ажиллахаа үйлдэг байхгүй юу? Тэгвэл өстой 20 тусман 70 хэлбэрт ороод годомж удамд явж явахтай боны код зарна шүү. Боны код зарна шүү. Одоо яг тэр шиг ч гэсэн одоо нэг агуулга дотор зарж болохгүй дан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр юм хар зах мохууд дээрээс л одоо авж мавдаг юм балаа юм болох гэдэг гэсэн. Одоо тэгээд тэр чинь айгүй аюултай л гэсэн үг шүү. Тэгэхээр би юм хууль бус 3D принтертэй байх үгүй гэдэг асуудал гарч ирнэ. За тэгээд тэр дотор хууль бус зүйл ингээ хэвлэж гин үгүй гэдэг тиймэрхүү асуудал гарч ирнэ. Ирээдүйд бол эн чинь бас ингээл мөнгө хэвлэж байгаатай адилхан л юм асуудалтай. Ийм том одоо хууль эрх зүйн асуудлуудыг зохицуулалтуудыг шаардж байна л гэсэн. За 3 хэмжээс загвар гэдэг. За энэ 3 хэмжээс хэвлэл хийхэд бол ямар процедурыг дамждаг вэ гэдэг талаар бас ярив. 3 хэмжээс хэвлэл нь бол мэдээж одоо хэвлэж байгаа биетээ 3 хэмжээс загварыг гаргахаас мэдээж эхэлнэ. За ихэнхдээ бол бид нар бол CAD буюу компьютерийн тусламжтай загварчилдаг юм програмуудыг ашигладаг. За жишээл Tinkercad гэдэг ер нь бол 3 хэмжээс хэвлэл анх ашиглаж байгаа хүмүүс бол аюу тийм ашиглахж хэлбархан тийм анхан шатны хүмүүсийн тохиромжтой юм зүйл хийж байгаа. За цаашаа нь SketchUp гэдэг ингээд сурахад хэлбархан тиймэрхүү зүйл бас Tinkercad-тэй төстэй. Autodesk Fusion гэдэг илүү арай нэг жоохон тий мэрэгжлийн энэ юмнууд гарч ирж байгаа. Autodesk Fusion 360 тэр. SolidWorks гэдэг энэ амар супер жоохон үнэтэй цайтай. Тэрийг статуулсан үнэхэр супер хийж байгаа. Энэ яадаг вөхөр нь 3 хэмжээс загвар ингээ хийчин. За тэгээд яаж ажиллаж гин гэдгийг одоо симуляцлж харж болно тий. Заавал хэвлэхээс өмнө биш уу тэрэн дээр ингэж ажиллах юм байна. Ийм даацтай болох юм байна. Тэ? Иймэрхүү юмнуудын хүртлэн туршаа симуляцлаад хийсвэрчлээ загварчлаад ингээд туршаад үзчих боломжтой болох гайхалтай тийм. Ийм одоо бас ингээд компьютерийн тусламжтай загварчлалын програмууд байж байгаа. За Blender бол айгүй түгээмэл ашиглагддаг иймэрхүү зүйл гэж байгаа тийм. Би янз бүрийн өөрийнхөө өссөн загвартай одоо тийм зүйл хий гэх юм бол эдгээр ийм програмуудыг бол ашиглах шаардлагатай. За тэгээ загвараа бэлдээд дуусчингуудаа шууд ерөнхийдөө яг бид нар заавал 3 хэмжээсийн компьютерын бидний загвар мөр өөртөө гаргаад авахгүй зүгээр байж байгаа. За энэ балыг шууд хэвлэчээ гэдэг юм бол юм сканер руу бас өгчөж болно. Ингээд өчнгүүд нөгөө чинь сканер дунгуудаа одоо ховлогчлох гэсэн үг шүү дээ. Одоо бид нар чинь заавал ингээд нэг Word ашиглахгүй, Photoshop ашиглахгүй бид нар шууд нэг ховлогч гэдэг Canon гэдэг байгаа шүү дээ бидний нэрлэлсэн юмснаар те Canon-чд шүү дээ те тэр чинь бол ямар нэгэн програм ашиглахгүй гэсэн. Яг тэр шиг бас ийм тийм зүйл гэж бол. Дүг гэд нэг юм гээд 50 гут нөгөөтийн шууд түрэг гэ нөгөөтийн нэвлээ гаргаад ирдэг. Тийм шүү дээ. Аяг хагарлаа шинэ аяг. Яг үнэ. Дахиад аягтай те. Тийм яг үнэ наатах юм байхгүй те. Иймэрхүү байдлаар загваруудыг бэлдэж болно. За тэгээд ямарчсан гарсан загвар болохоор юм стереолитограф гэдэг STL гэдэг тийм альсгүй юм
OBG гэдэг object гэдэг ийм файл болгоод ийм файл гараад ирэнгүүт нь гаргаж ирдэг. Ихэнх тэр програмууд бол ингээд ийм файл гаргаж ирж байгаа. Ийм файл болгоо гаргаад ирнэ. За энийг болохоор төсөлтийн гэдэг програмд байна. Төсөлтийн програм гэж их сайн програм байж байгаа. За энэ STL OBG гэдгийн загварууд биш үү? Загварын файлууд нь бол одоо зүгээр юм 3 хэмжээс загвар л байгаа. Ийм дүрслэж байгаа. Эргүүл сойруулж яах харж болно. Тэгээд тэр чинь одоо яг 3 хэмжээс хэвлэл рүү өгөхэд хамгийн чухал юм зүсэлт гэдэг юм байдаг. Бид нар ингээд ийм хэвтэй тэнхлийн төслүүдийг маш олон хийгээд тэгээд 3 хэмжээс хэвлэлтэй одоо машинда өгөх заавруудыг бэлдэн гэсэн одоо энэ төсөлтийн програм дээр. За энэ хэр нарийн одоо ингэж хэрчилтэй яаж хийхээс бол одоо шалтгаалаад тухайн одоо тэр хэвлэгч байгаа BT чинь хэр бат бөх бах, хэр хөнгөн байх гэдэг ч юм уу тийм иймэрхүү зүйлүүд бол ингэ шалтгаалж идэг. Тийм болохоор энэ аягүй тийм чухал. За энэс л яг нэг юм G-код гэдэг ихэнхдээ л юм G-код гэдэг юмар гэж гаргаж ирдэг. Тэр зааврыг бол ерөнхийдөө л юм геометрийн код гэдэг утгатай G-код гэдэг нь. Тийм тэгээд тэр ихэнхдээ CNC гэдэг машинуудаа амлаад ингээд юм хийвэлдэг, хөвлөдөг, зордог. Альсгүй тэр үндсэн тэр машина хэлээд байгаа шүү дээ. Ингээд зурдаг бас ингээд машин байж байгаа. Урталтанд бал тавьчих юм бол зурна. Одоо ингээд те 3 хэмжээс хэвлэгч тавьчих юм бол ингээ хэвлэнэ. Альсгүй одоо ингээ өрөм тавьчих юм бол зорно гэдэг ч юм уу те. CNC гэдэг нь өөр юм 3 хэмжээстэд ингээд тийм хөдөлдөг юм нэг юм хошууг л хөдлөгдөг юм машин гэсэн. Тэр машинд ямар төрлийн заавар болгож бэлдэх вэ гэдэг нь G-кодер гэж хэлдэг. Тэгэхээр ерөнхийдөө энэ төсөлт гэдэг нь STL гэдэг энэ 3 хэмжээс загварын файлуудыг чинь л ингээл ерөөсөн зааврын одоо CNC машинд өгдөг тийм заавар болгоод хувирчихна гэсэн. За тэгээд яг нь иймэрхүү төрлийн янз бүрийн програмууд байдаг юм байл л да. Prusia Slicer, Ultimaker, Cura, Idea Maker энэ төргээд иймэрхүү одоо програмууд үүдээр ашиглаад. Тэгээд ямар ч гэсэн энэ одоо зүсэлт гэдэг бол тийм аюул тийм чухал байгаа даа шүү дээ. Тэр хэр одоо юм юу аах вэ? Бат бөг аах вэ? Хэр хөнгөн баах вэ гэдгийг шийднэ гэсэн шүү дээ. Маш олон зүйлийг бол ерөнхийдөө ингэж шийдэж идэг. Одоо жишээлбэл бид нар зөвхөн за тоосхнууд байшингийн тоосхнууд чи яагаад ингэ дээрээс давхарлцсан биш ингээд хоёрын дээрээс нэг нь давхарлцсан ийм бүтцтэй байдаг шүү дээ. Ийм хоёр тоосгонд ингэж давхарлсан байдаг шүү дээ. Энд чинь ингээд бие бинийгаа баттгаад байна шүү дээ. Бие бинийгаа бариад байна. Тийм явна. Тэнгүүд тэр давхаргуудыг бид нар бас тиймэрхүү байдлаар ингэж зөрүүлж ингэж хийснээрээ одоо хамаагүй бат бөх болдог ч юм уу те. Тэгэхээр энэ нөгөө нэг зүсэлтийн програмууд ч юм болохоор илүү нарийн зүсдэг тэр байх шаардлагатай болоод эхэлнэ гэдэг ч юм уу. За тэгээ дээрэс нь шодоо тэр аяг маяг хэвлэлээ тэр аяг чи өөрөө зузаантай. Тэр зузаан дотор нь юу байх вэ гэдэг зүгээр хий ингээ орхичж болно. Хий ингээ агаар ингээ орхичгууд чинь тэр чинь салаад унчих аюултай гэдэг ч юм уу. Тэгэхээр дунд нь нэг юм бас юм зөвөр хоос орон цайлгаж байгаа. Нэг бол дүүргэж болно. Дүүрх нь бол маш бат бөх болгоч айгүй хүнд болж магадгүй материал их орно гэдэг ч юм уу те. Тэгэхээр бид нар одоо тэр дотор нь гээд янз бүрийн тийм хээ угалзан гэж хэвлэж хагаад илүү хөнгөн хэрнээ бат бөх байхаар одоо тэр материалын хэмнэлт бат бөх чанар тэгээ дээрэс нь хөнгөн шингэн гэдэг юмнууд чинь айгүй тийм энэ зүсгэлтэн дээр бүх юм шийдэгдэнэ гэсэн үг. Одоо байшин барихад чинь архитектурын нөгөө нарийн бүх шинжилгээ ухаан тэнд хийгдэхгүй л бол нөгөөх маань нураад унтахтай л адилхан. Яг үнэ тий. За энэ зүсгэлтэн дээр бас хамгийн чухал одоо бодогддог зүйл болохоор энэ төрөний тулгуур гэдэг юм чинь байж байна. За янз бүрийн тийм төрлийн юм. За одоо юу гэдэг тэр за шилээр хөвлж хийлээ гэж хэлдэг л та тий. Шилчин болохоор тодорхой хэмжээнд ингэж байжгаад тэр чинь ингээ юу яана. Одоо ингээд бихэж штэ тий. Гэтэл бид нар одоо ийм гар хөвлөгчээлээ гэж бодоход би ингээ доор нь ийм тулгуур тавихгүй бол энэ гар чинь ингээд доош ингээд гоочих гээд штэ тий хатгаас өмнө тий. Тэгэхээр нэг өдөр ч юм уу бараг тий. Тий яг үнэ тий. Тэгэхээр энд нь маш юм нэгэн жижигэн юм шилнүүдээр ингээд тулгуур хийдэг. Тэнгүү дараа нь тэр шилнүүдээ ингээд хуглаа авчихна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ нэг зарцсан гарч юм бол байж л. Гэтэл тэрийг чинь бас нэг энэ зүсэлтийн програм дээр оруулж өгөхгүй л болохгүй. Тэгэхээр ерөөсөн маш олон энэ зүйлүүдийг бол энэ зүсэлтийн шат дамжлага дээр бол шийдэж идэг. Ийм чухал шат дамжлага байна. За хоёулаа удахгүй технологиудын талаар ярина. Ер нь яаж хөвлөд байгаа гэдэг талаар. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Худалдаа хөгжлийн банк ажиллаж байна. Үрждэг сар хариултаа хадгалъя гэдэг урамшууллыг одоо сарлагдаад байгаа. Тэгэхээр 3 дугаар сарын 12-ноос 4 дугаар сарын 12-ны хүртэл энэ хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгээр болсон 25 мянган төгрөгийг 2 дахин үржүүлээд 50 мянган төгрөг болгож та бүхнийхээ энэ мөнгөө хуримтлуулж байгаа урамшуулах юм аа. Тэгэхээр хариултаа хадгалъя үйлчлэгээ бол та
одоо карта зурх болгондоо 1000-аас 5000 төгрөгийн хооронд бүхэлдээд одоо 6500 төгрөгийн одоо кофе ч юм уу те ямар нэг юм худалдаж авлаа гэж бодоход одоо 500 төгрөг таны хадгаламж руу орж явах жишээний ч юм уу те таны сонгосон дүнгээр гэсэн үг. Тэгээ карт унших болгон таны данснаас мөнгө чинь хадгаламж руу орно. Энэ болохоор одоо тухайн хүндээ маш юм төвөггүй одоо мэддэхгүй гэх юм уу те ийм байдлаар бол ингэж хоримтлагддаг маш юм таатай хоримтлалын аргыг та бүхэн санал болгож байгаа. Надад болохоор энэ арга нь байна гэдг нь те айгүй гоё сав нь байна гэдг нь ингэж маш их юм олзуурах штэ зүйл учраас та бүхэн маань энэ үйлчлэгийг ашиглаарай. Тэгээд яг энэ урамшуул зарлагдж байгаа үрждэг сар дээрээ бас урамшууллаа аваад эхнийхээ 25000-ыг бас 2 дахин үржүүлээд авна гэдэг бол маш гоё түлхэц болж өгч байна. Тэгээд нэгд өдөр болгон болол одоо таны дансан таны урамшуул чи юу болж байгаа вэ талаар ингэж бас мэдээлэл нь одоо холбогдсон дугаар дээр нь мэдээлэл нь ирж идэг юм а. Та бүхэн маань онлайнаар шууд одоо өөрийнхөө банкны картаа нэгээд хадгаламжаа холбоод бүх үйлчлэгээ гэртээ хэвтэж явахдаа нэгжиж болно. За яг утсаа бас оролцоход төвөгтэй байвал одоо шууд тэ ямар нэг ажил хөөцөлж байгаа ч юм уу худалдаа үйлчлийн банкны ойрхон явбал ороод энэ үйлчлэгийг заавал нийлгээрээ энэ бол яг хоримтл жинхэнэ одоо бодит юугаа олно гэдэг шиг тийм гоё хоримтлын аргыг та бүхэндээ санал болгож байгаа шүү. Бити алдаарай. Холбогдох утас нь 1800 1977. За мөн сайтаар нь www.tdbm.cgmn гэдээ ороод та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Тэгээ худалдаа үйлчлэлийнхоо хамт олонд маш их баярлалаа. За баярлалаа. За энэ гурван хэмжээст хэвлэлүүд ер нь ямар технологиудыг ашиглаа хэвлээд идэг гэдэг. За материал шахах гэдэг бол хамгийн одоо энэ төгөөмөл ашиглагддаг арга байгаа. Материалаа халааж байгаа л тэгээ шингийн хэлбэрт болгож байгаа нарийнхан цоргоор шахаад тэгээ яг л нөгөө нэг дөрөвний цавуун буу гэдэг үлээ юу гэдэг вэ тэр чинь буун цавуул гэдэг буун цав гэдэг баг тий цавуун буу арай биш тийм үү тий тэрийг жоохон бахтай ихтэл тоглолдог байсан тэр үүрэгтэй жигнэсээ юм хөвлж үзэж байгаагүй юм байна л да. Гэтэ орчин үед бол тийм юу гараад ирсэн л да ийм баал ингээд дээр нь дарангууд халаагаал ингээд шууд ингээд агаар дээр зурж болдог тийм. Тэгээ тэрүүгээр ингээд янз бүрийн тиймэрхүү юмнуудыг заавал 3 хэмжээст принтер инээтерийн саний нэг юм загвар гаргах альсгул одоо нэг юм юу байдیں۔ Нэг төсөлт мэсэлт гэдэг балаа төвхтэй процессуудыг даваад авахгүйгээр бид нар шууд ингээд агаар дээр ингээд зурж болдог иймэрхүү аргууд бол ингээд гараад ирсэн байж байгаа. Иймэрхүү аргуудаар бас ингээд төрөл бүрийн тийм урлагийн бүтээл альсгул загвар магвар хөвлөд турч мурчдаг тиймэрхүү хүмүүс бол байж байгаа. За материалыг шууд шахдаг орол хамгийн түгээмэл. За яг хөө тэр хямдхан олдоц ихтэй тийм түгээмэл арга болохоор энэ хувь хүнээс хэсүүлж жижиг сажиг бизнесүүд хүртэл ингээд ашиглаа авчдаг юм байна. За полимерчлэх гэдэг арга байна. Полимерчлэх гэдэг нөгөө нэг түрүүн резин гэдгээдсэн шүү дээ. Одоо тавирхай маягийн тийм зүйл байгаа. Шингийн хэрнээ одоо энэ хит яган туяагаар ингээд шарчингууд ингээд татуурчдаг. За яг хөө энийг одоо полимерчлэлтэй хит аргууд байна. Одоо жишээл стереолитограф гэдэг юм арга байна. Хит яган туяаны лазер ашиглаад сканер чинь одоо юм бид нар лазераар юм хүмгээд түлээд хэвлэдэгтэй адилхан. Одоо тэр шилэн ийм савн дотор ингээд хийчихэж байгаа. Тэр шилэн савн дотор ийм доотлоос нэг лазераар ингээд хэвлэж байгаа гэсэн. Тэгээ нэг юм суур ингээд дээдлт навчин. Нөгөө сууроо жоохон өргөөл. Тэгэл дахиад ингээд сууроо жоохон өргөөл. Дахиад ингээд нөгөө нэг суурин дээр чинь наалтчихна гэсэн үг шүү дээ. Хатуураад наалтчихна. Тэгэл жоохон дээш өрөнгүү чинь шинэ материал чинь доогоор нь ороод ирнэ. Дахиад доороос нь лазертал иймэрхүү байдлаар ингээд гаргаад ирэх ингээд доошоо гарцсан ингээд принтерлэг чинь гараад ирнэ гэсэн. За энийг тоон гэрлийн боловсруулалтын арга гэж байгаа. Тоон гэрлийн боловсруулалтын арга нь яг л төсөл төгтөө зөвөр ингээд лазераар ингэж бишээр доотлоос зүгээр проектор тусгах чинь гэсэн хийж байгаа проектор тусгах чинь. Тэгэхээр л ингээд нийтд нэг тас гэл ингээд тухайн давхаргыг ингээд юу ягаал одоо ингээд хөвл чинь одоо тусгах чинь гэсэн үг шүү дээ. Тэгэл хатуураал нөгөөд чинь ингээд тайзан гэх юм одоо тэр суурин дээшээ явж ил байна. Доороос нөгөөд чинь ингээд нэг хэрчлэлтийн мэдээллүүд ингээд доороос баг ингээд өгч ил. Тэгэл ингээд дээш өсөх ингээд явчихдаг. За энэ шилэн кристалл гэдэг одоо LCD гэдэг дэлгэцэнд байгаа шүү дээ. Доороос нэг том ийм хүчтэй проектор тусгаж ангуудаа нааталт нь ийм маск л тавьчихна гэсэн. Одоо нэг юмсан бидний LCD дэлгэцэн чинь автомат дэлгэцэн чинь бүгдээрээ тийм юу шүү дээ. Тунгалаг зөвлөхгүй арталт нь ийм бэклайтны нааталт тавьчих юм хөшгөнүүд гэсэн. Тэр хөшгийг л ингээ аваачаа тэр нөө шилнийхаа доотол тавьчихна. Доороос нь айгүй хүчтэй хийж байгаа даа тусгаж байгаа нөө дэлгэцэн дээр юмнуудаа гаргачихна гэсэн. Проектор доороос нь тусах биш эндээ дэлгэцээ тавьчихна гэсэн үг шүү дээ. Тэгээ зөвхөн одоо тэр маск хэлж байгаа тэр нэг юм юугаар нь л одоо цоолбор маягтайгаар гэрэл тусгана л гэсэн. За ийм хэд хэдэн аргуудыг бид нар бол ингэж ашиглаж полимерчлэлт юм байна. Тэгээ ерөөсө
маш өндөр наривчлалтай болдог. Одоо энэ гэрлэр хөвлж байгаа юм чи аргагүй шүү дээ. Нэг юм хушуу цоргоо яваал ингээд ах юм бол тэр чинь мэдээж одоо жоохон хөдөлгөөн гэрэл байгаа юм бол айгүй нарийн болж байгаа тий. Тэгээ тэр нөгөө зүсэлтэй маш нарийн хийгээд яг нарийн хийхээр нэг сул тал нь бол бат бөх болдог гэсэн маш удаан болдог байхгүй тий. Ойлгомжтой шүү дээ. Тийм болгоноор нь одоо явна гэсэн үг шүү дээ. Тэгээ шатлан баг харагдахааргүй болж чаддаг энэ полимерчлдэг арга нь болохоор ингээд тий. Гэрлэр бид нар баг хязгааргүй шахав юм наривчлалтайгаар ингэж зүсэлт хийгээл тэгээ нөгөө гэрлээ ингээд тусгай явчих уучсаа гоё бөөрөх юм чинь бол ингээд нөгөө хөвлөдөг иймэрхүү машинууд чинь бол ийм шатнууд нь харагдаад байдаг байхгүй юу. Тэгээ тэр шатлалууд нь харагдахгүй, зүсэлтүүд нь харагдахгүй л гэсэн үг. Ийм нарийн гоё зүйлүүд хийж болдог бол тэр ийм эмнэлгийн болон гоёл чимэглэлийн зүйлийн гоё ашигладаг. Тэр эзэн тунгалаг монголын тэр байж болдог те. Тэмүүж гоё ийм кристалл янз бүрийн ийм эмэг тийм шигтэй эмэгтэй энэ тэр хийдэг ч юм уу те. Альсгүл тэр маш нарийн байдаг болохоор тэр эмнэлгийн тэр одоо юу гэдэг имплант шүд мүдэн тэр гэдэг юмнуудыг бас хийж болно. Гэтэ арайчуд хийдэг үг би сайн мэдэхгүй л байна. За энэ номдог давхаргын хайш гэдэг нэг арга байна. Янз бүрийн төрлийн материалаар хэвлэж болдог. Одоо ер нь бол ийм нунтаг давхарга юу лээ? Нунтаг ийм материал гэж. Материал нь нунтаг хэлбэртэй л байж гэсэн. Тэгээ тэрийг бол лазер ч юм уу электродоор ингээд электроныг халаагаад хайлуулж нэг тэр нунтаг багаар тэр. Тэг ингээд яг ингээд ийм нунтгаа ингээд нэг саунд дээр хийж байгаа л. Тэнгүүтээ нөгөө нэг давхаргаа ингээд нөгөө лазераар ч юм уу халаагаад ингээд хэвлэчин гэсэн үг. Тэр чинь ингээд халаад хайлснууд ингээд хоорондоо барьцалтаад энэ дээр үлдчихэв. Тэгвэл дээрээс нь дахиад нөгөө нунтгаа асгаж агаад дахиад дараагийн давхаргааг дахиад нунтгаа асгаж агаад дахиад дараагийн давхаргааг ингээд хийгээ явчихдаг. За энэ аргачлалууд нь болохоор энэ лазераар сонгож жигнэх гэдэг ийм арга байна. Пластик дээр ихэнхдээ ашигладаг. Яг л саний лазераар түлээ. Тэрийг нэг яг түлэх шарах биш жигнэх гэж яриад байгаа нэг өөр. Тэгээд лазераар ингээ хайлуулаад жигнээ ингээ авчдаг. Пластик. Тийм. Лазераар сонгож хайлуулах гэдэг. Одоо ягаад тэр пластик дээр жигнэх гэдэг болохоор тэр чинь бүр ингээ те хайлуулахгүйгээр ингээ гоё жигнээд байна шүү дээ. Хооронд барьцалтуулаад байна шүү дээ. А тэр лазераар хайлуулдаг нь бол ихэнхдээ энэ металл дээр ашигладаг. Жишээлбэл металлаа нунтаг болгоод тэнгүүтээ тэрийг ингээд лазераар амар хүчтэй лазераар ингээд хайлуулад тэгээд яг саний аргаар хэвлэлчт юм. За энэ электрон туяагаар хайлуулдаг энэ тэргээд лаглаг юмнууд. Гэтэ энэний давуу тал айгуу тийм гоё. Нунтаг нь өөрөө болохоор юм тулгуур гэдсэн шүү дээ тий. Энэ тулгуурын шаардлага байхгүй. Ягаад тэгэхээр тэр чинь нунтаг чинь өөрөө тулгуур болчихж шүү дээ. Тэгэхээр би агаар дээр хүртэл юм хийвч болно гэсэн үг байхгүй тий. Заавал ингээл нэг юм тулгуур молгоор хийгээл нөгөө нэг зүсэлтийнхаа програм дотор юм тулгуур нь юм байна тэр гэж юу гадах шаардлага байхгүй. Тэр нунтаг нь өөрөө тулгуур болчихдог болохоор айгуу том давуу талтай. Нунтаг нь яаж тулгуур болох юм? Гэхдээ яг ингээд саунд дотор ингээд юу хэлээ штэ ингээд нунтгаа ингээд нэг ингээд төрөх чинь. Тэнгүүтээ ингээд дээрэс нь хөвлөж штэ. Тэгээ хэрвээ ингээд асах юм бол тэр чинь зөвхөн нэг юм ганцхан хив гарч ирэх гээд штэ. Асахгүйгээр дахиад нэмж ингээд шин давхаргаа игээд дахиад хөвлээд дахиад шин давхаргаа игээд ингээд чинь юм эргэн тойрныхын тэр нунтаг материал нь өөрөө тулгуур болчихж байгаа байхгүй. Гурил дотор нэг юм тогтоогоод байгаатай л адилхан гэсэн үг. Тийм. Тэгээ ямарсан маш бат бөх тэгээд агаарын тээвэр цойлуурын хөдөлгөөр хийдэг металлаар хийдэг аргууд чинь цойлуурын хөдөлгөөр чинь зүгээр нэг юм хөвлцдөг биш чинь зүгээр нэг юм металл одоо нэг юм цорг байлаа гэж хэлдэг та тэр нэг пуужингийн арталчин юм байж штэ цорг байж штэ тийм үлээх үү үлээдэг тийм гэтэл эн чинь болохоор зүгээр л юм данд төмөр биш дотор талаар ингээд бас ингээд нарийн ингээд юм дээшээ доошоо явдаг тэр нөө нэг шатаахж байгаа материалаа тэр дотор нь явуулж агаад халааж байгаа тэгж дээш нь эргүүлж гаргаж ирдэг айгүй нарийнхан цоргон моргонуудтай маш нарийн хийцтэй байдаг. Тэгэхээр энэ нарийн хийцийг бид нар бол зөвхөн 3 хэмжээс хэвлэлээр л хийх боломжтой. Тэгээд ихэнхдээ энэ аргыг ашиглах юм байна металлаар хэвлэх. Тийм масаар үрдүүлэхгүй юм чинь тий. Тийм. За энэ материалаар шүрших гэдэг арга байна. За яг бэхэн өнгөт хэвлэл гэдэг. Одоо нэг инкчет хэвлэл гэдэг шүү дээ. Тэр инкчет чинь болохоор ингээд зүгээр юм бэхээр ингээд шүршээ цаасан дээр хэвлждэг байхгүй. Ер нь ихэнхдээ бидний мэдж байгаа өнгөт принтерүүд бол дандаа юм ихэнхдээ юм юу гэдэг. Инк хэвлэлүүд нэ юу бэхэн хэвлэл гэдэг юм. Бэхийг шүрших гэдэг жет хэвлэл гэдэг байгаа шүү дээ. Пс гэл ингээд маш юм микро юм цоргоор л ингээд шүршээ явчихдаг юм инк. Ямар жижигхэн цоргоо тий. Тийм маш жижигхэн тий. Яг энтэй адилхан арга. Гэхдээ энэ болохоор ийм цаасан дээр гардаг бэх биш. Тэрнийхээ оронд л одоо ийм хатуурдаг ийм бодислаа гэсэн үг байхгүй. Тэгээ тэрүүгээр ингээд шүршээ дээрээс нэг шүршээ авчихна гэсэн. Энэ шүрштийн нэг давуу тал нь болохоор олон өнгөийнх байх боломжтой.
олон ийм төрлийн одоо тэр материалаар хүртэл хэвлэх боломжтой. Нөгөө нэг PLA, ABS хоёрыг чинь нийлүүлж холиол хэвлдэг гэдэг гэсэн шүү дээ. Хатуу хэсэгт нь хатууг нь хэвлжээ. Зөөлөн хэсэгт нь PLA-ийг нөгөөдгийг нь хэрэгжилжээ гэдэг ч юм уу. Дээрс нь одоо төрөл бүрийн өнгөтэй пластикууд ээж болно. Жишээлбэл бид нар бол ингээд өмнө нь зөвхөн хар цагаан принтер гэж яддаг багтал өнгөт принтерийг гаргаад нөгөө фото мото хэвлдэг болсон шүү дээ. Одоо бидний бол ийм өнгөт биш 3 хэмжээст принтерт оруулах юм бол бид нар тэр материалынхаа өнгөөр л гараад ирнэ. Тэгвэл энэ материал шүрших гэдэг шүршдэг энэ аргаар одоо тийм материал жет гэдэг юм л та. Материал жет аргаар хэвлэх юм бол бид нар бол өнгөт бидний арьсны өнгөтэй, уруулын өнгөтэй бүх юмнууд нь яг тэр өнгөөрөө гарч ирдэг ийм 3 хэмжээст хэвлэх хийх боломжтой байдаг. Тэгээ нөгөө композит материал бол амар мундаг гэсэн шүү дээ. Энэ композит материалуудыг хүртэл хэвлэх боломжтой байдаг болохоор энэ жет хэвлэл маш тийм давуу тал олгодог. Ийм онцлог шинжтэй ийм принтер байна. За барьцалтуулагч шүршигт гэдэг нэг арга. Одоо энэ өмнөх бол материалаар шүршээдсэн шүү дээ, тийм. Материалын шууд шүршээдсэн бол одоо барьцалтуулагч шүрших гэдэг арга нь болохоор өмнөх тэр нунтагтай адилхан. Одоо түрүүн хэлсэн чинь нунтаг давхрын хайш маш гэдэг гэсэн шүү дээ. Материал ингээл байж байна. Одоо жишээлбэл модны холцсон тэр байж болно заяа. Тэнгүүтээ цаас мас ч юм уу юу ч үгүй одоо ямар нэгэн пластик ч байсан болно л доо. Тэгээ тэрийг болохоор дээрэс нь юугаар одоо цавуу зүгээр шүршиж чинь. Одоо нэг материалын шүршгийн оронд нунтаг ингэж хийвлж тавьж байгаа л тэгэл дээрээс нь цавуугаар шүршээ наалдуулчих. Дахиад нунтага нэгэн давхраг хийж байгаа л дээрээс нь цавуугаар шүршиж. Иймэрхүү байдлаар ингээ 3 хэмжээс хэвлэх хийдэг. Бас нөгөө нэг тулгуур мулгууртай инээ тэрэ гэдэг юм уу ер нь холилдсон маягийн те жет болон нунтаг хоёрыг холилдсон маягийн иймэрхүү. За ихэнхдээ л нэг тийм пластикийн тэр дээр ашигладаг юм шиг байгаа. За энэ ялтас давхарладаг тийм арга байгаа. За яг юм юу шиг одоо юу гэдвэл гөлмөн төмөр гэлээд нь шүү дээ. Тэр гөлмөн төмөрөө болохоор бид ингээд нэг давхраг тавьж байгаа л тэгэл дээр нь ингээд хайчилж байгаа ч юм лазер мазраар тасдж агаад дөнгөтэй дараагийнхан давхрыг ингэж гаргаж ир тавьж байгаа. Дахиад ингээд тастаад тэгээ хооронд нь гагнаад одоо ийм юугаар хит авьяагаар ч юм уу альсгол одоо ийм юугаар шууд цавуугаар хийсэн ч болно. Цааснуудыг хүрт бид нэг давхарлаад ингээд дунд нь цавууд үргээл хэрчээл цавууд үргээл дараагийнх нь цаасыг тавиал хэрчээл цавууд төрхөл дараагийн цаасыг тавиад тийм зөвөр юм хууцсуудыг л дээрээс нь дагуулж чинь гэсэн үг шүү дээ. Төмөрнүүдийг бол хооронд ингэж барьж агаад ингээд амар хурдтай юм нөө хит авиагаар ингээ өрчингүүдийн хоорондоо наалчт юм байна л да. Иймэрхүү байдлаар наагаад бас ингэж төмөр ялцсаар гөлмөн төмөрнүүдийг ингээ дээрээс давхарлаад давхар болгон нэг гөлмөн төмөрлөх гэсэн үг шүү дээ. Тэгээ хэрчээл наагаал авч хаяал дараагийнх нь давхрыг тавиал ингээд хэвлждэг иймэрхүү арга ялцсаар давхарлах арга гэдэг. За чиглүүлсэн энергийн депозит гэдэг юм мундаг арга байна. Металл нунтаг. Одоо энэ ерөнхийдөө энэ металлаар ингээд металл ингэ шүршин заяа. Одоо нэг материалаар шүршдэг арга шиг. За алтаар шүршлээ. Тий алтаар шүршин тий. Алтаар ингээд одоо тэр чинь ингээд далтыг чинь ингээд тий бид нар ингээд тий ингээд амар томоор ингээд тавьж байгаа л юм ингийн оронд яг тэр толгой тэр нэг юм жижигхэн хоёр юм цорог байж байгаад нэг нь ингээд металлаа ингээд нунтаг металл ингээд цацдаг нөгөө талаас нь юм лазераар ч юм уу электрон буугаар амар хүчтэй энерги ингэж буудаад шууд агаар дээр байхад нь гэж юу яадаг. Одоо ингэж хайлуулаад хооронд нь барьцалтуулаад ингээд нэг хошуугаар ингээд хэвлээ явчихна гэсэн. Иймэрхүү төрлийн янз бүрийн тийм технологиудаар бол тэр хэвлэдэг юм байна. За энэ хамгийн сүүлд ярих хэвээр зүйл нь удаах боловсруулалт гэдэг энэ сүүлчийн боловсруулалт. Бид нар бол шууд энэ принтерээс гарч ирэнгүүттэй эцсийн бүтээгдэхүүн болно гэж ихэнхдээ байхгүй. Ихэнх тохиолдолд бидэрт бол энэ эцсийн боловсруулалт заавал хийх хэрэгтэй байдаг. За жишээлбэл яа гэв хэвлэл улсын дараа тэр нэг арцгар гүлгэр болдог юмнуудын зүлгэх гэдэг ч юм уу те нөгөө нэг баахан нэг юм юунууд байсан шүү дээ нөө түшиг толгоорнууд те тэр толгоорнуудыг ч авч хаях гэдэг ч юм уу одоо те дээрээс нь бодож өнгөлөхч гэдэг ч юм уу иймэрхүү ажлууд бол бид нар заавал хийж ээж ирнэ ихэнхдээ. Тэгээд өнгөлөхөө гараараа их юм уу? Машина маань хийх юм уу? Тэгээ янз бүрийн арга байна. Одоо те хайлуулцдаг арга байна, зуухан дотор хийждэг арга байна. Альсгол одоо өөрөө гараараа зүлгэж болно. Ийм зүлгүүрэн элсэн дотор хийгээд ингээд сэгсэрчж болно гэдэг ч юм уу те. Тэгээд төрөл бүрийн аргаар яг нэг металл байна уу, пластик байна уу гэдгээс л болох байх. Тэгээ бодож өнгөлөөл ямар нэгэн одоо эдэнг бол ерөөсө тэр чинь туршиж үзэх ядаж шаардлагатай шүү дээ тий. Шот баг. За ингээд хүмүүсрээ хөвлөхөөс өмнө ингээд дээрэс нэг ядаж нэг дарж үздэг ч юм уу. Эсвэл нэг юм робот ийм гар мар байлаа гэхэд тэр гар марыг хөдөлгөж үздэг ч юм уу. Эцсийн боловсруулалтаа хийгээд ямар ч сан манай 3 хэмжээст үйлдвэрлэл буюу одоо нэмж хөвлөдөг аддитив
үйлдвэрлэлгээд байгаа шүү дээ. Энэ зүйл ингээд бий болчихно. Энэ сая энэ манай алтан гişүүдээс энэ эдон нямсран бас айгуу гоё юм хэлсэн байна. Халаад цутгах гэдэг арга одоо мэдээч одоо бид нар нэг хэвэн цутгах гэдэг арга шүү дээ. Эн чинь бол нэг аддитив гэдгийнхаа нэг нь болчихно гэсэн үг шүү дээ. За дээрэс нь энэ органик амьд эсүүдийг ургуулдаг энэ гэдэг нөө шууд 3 хэмжээсээр өөрийг нь ургуулчихна гэсэн үг шүү дээ. Бараг ДНК шиг ДНК-гийн програмчлалыг хийж байгаа тэгээ өөрөө тэр ингээд ургахтаа ингээд 3 хэмжээстэй болж молдог. Иймэрхүү аргууд байна. Тэгээ иймэрхүү гоё аргууд. За ямар ч сан 3D принтер буюу 3 хэмжээс хэвлэгч гэдэг бол одоо бидний нийгмийг за дээрэс нь одоо ирээдүг маань одоо маш шал өөр болгож байгаа. Бидний хэрэглээг бидний одоо энэ үйлдвэрлэлийг шал ондоо төвшөнд аваачж байгаа тийм ийм зүйл байна. Одоо тэр нийгмийг те хууль эрх зүйн хүртэл одоо ингэж өөрчлөх төвшөнд хүрсэн ийм айхтар сэдв байгаад байна. Ямар гоо сэдв байваа. Захирлыгаа ч юм уу эсвэл нөгөө дуртай юм уу дургу үнийгаа нөгөө гэртээ яг байгаагаар нь хэвлж тавиа те гарын ингээд энэ дээр нь ингээд түлхүр тавьдаг тавир хиймээр санагдав. Түлхүрээ гарахтаа тавьдаг те. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалсан худалдаа үйлчлийн банк болон ирээдүг өнгөлн. За Sky Media компани маань хамтран ажиллаа. За нэвтрүүлэг маань NTV-гээр болон Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрлээ. Хамтаасан үзэг сонсогчтой их баярлалаа. Хасаад их баярлалаа. Дараагийнхаа дугаараар эргүүлцгээе. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.